аимшигт гэмт хэргийн бодит түүхийн гудамжинд тавтай морил гудамжны хаалгыг яг одоо нэгтгэж байна. За бүх сонсогчдоо сонсож буй цаг мөчийн мэндийг хүргэе. Өнөөдрийн миний та бүхэндээ ярихаар бэлдсэн хэрэг бол хүний санаанд багтаад ч хэцүү аимшигтай тийм гэмт хэрэг байгаа. Бага насны охиныг хүчирхийлж хэрцгийгээр хөнөөсөн харамсалтай хэргийн талаар та сонсох учраас сонсох явцад сэтгэл зүйн байдалтай тавгөрхөл сонсгоо зогсоогоорой гэж зөвлөе. Ингээд хэрэгтэй орцгоё. 2025 оны 3 дугаар сарын 17-ны даваа гарагийн өглөө Киманы охины эмээ Дороти Лати шөнийн ажлын ээлжид дуусгаад гэртээ иртэл ач охин Киманы Лати гэртээ байгаагүй. Тэд энэ нь бол түүний эмээд нэлээд ачралтай санагдсан байгаа. Яагад гэвэл Киманы энэ үед одоо сургууль руу явсан байх ёстой байсан ч түүний нүдний шил, гэрийн түлхүүр, гар утас зэрэг одоо хувийн эд зүйс нь гэртээ байснаас гадна дотор хувцс нь буудангийн дэргэд ивхээстэй, унтлагын хувцс нь бол хоолны өрөөний шалан дээр овоорсон байдалтай харагдсан байгаа. За хамгийн ачралтай нь бол плеткин асаалттай хэвээрээ байсан. За тэгээд эмээ нь бол мэдээж охиндоо санаан зовоод түүний сурдаг сургууль болох Spring Elementary-тай холбогдсноор за ач охин нь бол хичээлдээ огт очоогүй болохыг бол мэдсэн байгаа. За үүнийг мэдсэн даруйд эмээд нь бол энэ бүхэн нэг л биш санагдаж эхэлсэн. За тэгээд бол гэр бүлийнхэн болон найзууд руу залгаж Киманыг одоо хин нэгэн харсан уу эсвэл холбоо барьсан уу гэж бол асууж эхэлсэн. За гэвч хин ч охины талаар бол юу ч мэдэхгүй байсан бөгөөд за охин руугаа залгахад бол шууд дуу чуудн руу шилжиж байсан нь бол Дороти эмээгийн санааг бол улам зовоож за эцэст нь бол цагдаа тансан байгаа. За эмээгийн цагдаагийн газар төгсөн мэдүүлгийг та бүхэнд ярьж өгье. За цагдаа Киманы хэдэн настай вэ? Түүнийг ор сургаггүй болсноос хойш хэр удаж байна гэж асуухад эмээ нь миний ойлгосноор өнөө өглөө алга болсон бололтой манай хорооны сургуульд сурдаг юм аа. Сургууль руу нь холбоо барихад сургууль нь бол түүнийг ирээгүй гэсэн гэж хэлсэн. Тэгсэн чинь цагдаа тэр явхдаа юу өмсөн байсныг та харсан уу гэхэд бол эмээ үгүй ээ би түүнийг одоо сургуультай явсны дараа гэртээ ирдэг. Охин маань өнгөт арьстай гэхдээ Латин Америк хүн шиг харагддаг гэж хэлэхэд цагдаа бол за тэгээд түүний овог нэр нь юу билээ? Таны охин уцтай байсан уу гэхэд бол эмээ уцтай байсан гэхдээ унтарчихсан байна. Шууд дуудлагаа таслаад дуу чуудн руу шилжээд байна. Би одоо түүнийг хайхаар гарах гээд явж байна. Баярлаа гэсэн ийм дуудлагыг бол өгсөн байгаа. За үүнээс хойш түүний гэр бүлийн найзууд болон за охиныг олохын тулд Толедо хот болон бүр Ohio мужийн Керри хотоос ч одоо сайн дурын хүмүүс ирж эрен хаах ажиллагаанд бол тусалахаар нэгдэн одоо хаа сайгүй бол хайж эхэлсэн байгаа. Энэ үеэр бол түүний төрсөн ээж болох Тайра Кливленд хотоос ирж одоо умард Толедо хотын гудамжаар нэг бүрчлэн явж 13 настай Киманы охиноо хайсан бөгөөд тэрээр 3 өдөр унтаагүй, юу ч хийдэггүй улмаас одоо 3 удаа таталт өгсөн гэж ярилцлага өгсөн байсан. За түүний төрсөн ээжийн талаар мэдээлэл хайхад бол охиноо төрүүлэнгүүтээ 9 сарын дараа өөрийнхөө найзад өгчихсөн юм шиг байгаа. За тэгээд түүний найз нь бол охиныг 9 сартаагаас нь эхлүүлээд нийт 5 жил 5 сар өсгөж байгаад охины төрсөн эмээ болох одоо Дороти дөхөн энэ цагаас эхлэн бол тэд хамт амьдрах болсон байгаа. Хүний хүн гэхэд бол надад үнэхээр хүйтэн сэтгэлтэй санагдсан. Төрөөсөө охиноо хайчихсан байж одоо гинэт алуу боллоо гингүүд хүүхэдтэй гэдгээ ухаарсан юм шиг ухаан алдаж унтлаа хайсан энэ гэсэн нь бол жоохон сонин санагдсан. Ээжийн талаар бол илүү дэлгэрэнгүй мэдээллийг хайсан боловч бол нууцлсан юм уу? Ерөөсөө олдоогүй. За Киманы охин бол эмээтэйгээ одоо хамтдаа 5 жил амьдарч байгаад өнгөрсөн жилийн мэн охины хууль ёсны асран хамгаалагч болсон байгаа. За хэрэг рүүгээ буцаад орцгоё. Хөрхөө охиныг одоо нэм гаргийн ороо 10 цагаас хойш бол хинч хараагүй болж таарсан. Охины хууль ёсны асран хамгаалагч Жимэн 13 Action News-д одоо ярилцлага өгөхдөө ажилласаа ирэхэд бол хаалга нь онгорхой байсан гэж бас ярьсан байсан. За гэвч харамсалтай нь 3 хоногийн дараа буюу 3 дугаар сарын 24-ний өдөр мөрдөгчөд Киманы охины цогцсыг Толедо одоо зүүн хэсгийн Майами гудамжинд байрлах нурж унах шахсан орхигдсон байшингийн дотроос олсон бөгөөд тэрбээр бол ноцтой гэмтэл авсан байсан ба зүүн хүзүүн дээр гүн шарахтай 2 гар нь байхгүй ийм аимшигтай хэрцгийгээр амь насаа алдсан байдалтай бол олцсон байгаа. За мэдээ гарснаас хойш бол 24 цаг ч өнгөрөөгүй байхад Лукас тойргийн шүүх эмнэлгээс аль бие усны задлан шинжилгээний дүгнэлтийг олон нийтэд мэдээлсэн ба за тус дүнгээр бол Киманагийн үхлийг хүн амны хэрэг гэж тодорхойлсон ба хүзүүн тус газраа олон удаа хутгалуулсны улмаас өдрийн 12 цаг 19 минутанд нас барсан хэмээн бол тогтоосон байгаа. За бүтэн 7 хоногийн турш охиныг амьд 9 минут олно гэсэн итгэл найдвар тэн хайж байсан иргэд болон за хөрхөө охиныг амьд олдоосэй гэсэн олон нийтэд энэ мэдээ бол маш харамсалтай байсан. За орон даяар иргэдийг зочроосон ийм гашуудал болж хуурсан байгаа. За Киманы охины аимшигт хэргийн талаар хаа сайгүй мэдээллүүд бол ар араасаа цацагдж байсан бөгөөд за охины сурч байсан
сургууль болох Спринг бага сургууль гашуудал зарлаж багш сурагчид маш их зочролд орсон. За охиныг өөд тосны дараачаас тус сургуулийн гадна ангийнх нь хүүхдүүд гарын үсэг бүхий самбар, цэцэг, дурсгалын зүйлсийг тавьж бяцхан дурсгалын болон байгуулсан. За үүний дунд бол гараар бичсэн нэгэн бичвэр чи үргэлж инээмсэгэлдэг байсан Киманы бид чамайг маш их санаж байна хэмээн бичсэн байсан. За хүүрхий Киманы охин бол 14 насны төрсөн өдрөө тэмдэглэхэд ердөө хэдхэн хоног дутуу байсан нь бол бүрч харуулсал төрүүлэмзүүлсэн. За үгэрч зогсохгүй Толедогийн улсын сургуулиудын хэвлийн төлөөлөгч мэдээлэхдээ за тэрээр саяхан хүндэт өргөмжлөл хүртсэн бөгөөд тухайн 7 хоногт бол инэрэнгүү сэтгэлтний шагналыг бол хүртгээр товлогдсон байсныг ярьсан байгаа. За энэ бол үнэхээр харамсалтай. За энэ бүгдээс харах юм бол Киманы охин бол хэдий эцэг хэн байхгүй ч гэлээ хичээл сурлагадаа сайн, үеийнхнаасаа илүү хүмүүжил төлөвшөлтэй, тусч инэрэнгүү маш нөхөрсөг, за бусадтайгаа ойлголцож чаддаг, олон нийтийн дундаас бие зөв авч явдаг, эрэг хандлагатай, авьяаслаг, спортлог, хайр түрүү хүүхэд байсан гэдэг нь бол харагдаж байгаа. За гэвч энэ гашуудал бол удалгүй хүмүүсийн бол уур бухимдлыг төрүүлж хүмүүс бол нэг л асуултын хариултыг мэдхийг хүссэн байгаа. За энэ бол мэдээж охиныг ийм аимшиг дадлагын золиос болохоос урьдчилан сэргийлэх боломжтой байсан уу? Хэн түүнийг ийм аимшигтай хэрцгээр хөнөөгөө гих асуулт байсан. За мөрдлийн явцад бол цагдаа нар хамгийн түрүүнд түүний аав болох Дранел Джонсыг сэжиглэн байцаалт авсан. За учир нь гэх юм бол шалгалтын явцад охин алга болохын урд өдөр буюу 3 дугаар сарын 16-ны ням гаргийн орой 22 цагийн үед аав болох Дранел Джонстай хамт байсан бөгөөд түүнийг харсан хамгийн сүүлийн хүн бол түүний аав болж таарж байгаа. За гэвч Киманыгийн аав хэлэхдээ ням гаргийн орой охин нь аав руугаа залгаад айгаад байна гэж хэлснээр түүний аав охин дээр ирсэн гэж хэлсэн. За Киманыгийн аав хэлэхдээ би охиныхоо гэрт тэр өдөр очсон. Яагаад гэвэл манай охин тэр өдөр гэрт нь хин нэгэн орох гээд оролдоод байгаа юм шиг санагдаад байна гэж хэлсэн учраас би очсон. За мөн би тухайн үед үеэлтэйгээ 1 цаг орчим хамт суужгаад 12 цаг 30 минутын орчимд явсан гэж мэдүүлсэн байгаа. За гэвч цагдаа нар бол түүнийг гол сэжигтэн гэж үзээрлсэн. За яагаад гэвэл аав нь өөрийн байсан газар болон Киманыгийн орой алга басан үеийн үйл явдлын талаар бол зөрүүтэй мэдээллүүдийг бол хийгээдсэн. За мөн Джонсын бас нэг хачирхалтай санагдуулсан, за маш сэжигтэй санагдуулсан зүйл нь гэх юм бол хүний найз бүсгүй цагдаа төгсөн мэдүүлэг байсан. За Джонс бол найз бүсгүй рүүгээ залгаад гэрийнхээ хяналтын камеруудаа бол бүгдийг нь унтраахыг хүссэн. Харин түүний найз бүсгүй нь татгалцсан маа. Түүний найз бүсгүй нь бол яагаад цагдаа нарт мэдүүлэг өгсөн бэ гэхлээр унтлахын өрөөндөө байж хат нь түүний нэг хамаатан Джонсыг өөрийн CUV машинаас ямар нэгэн эд зүйлсийг гаргаж байгааг харсан бөгөөд Джонс тэдгээр зүйлсийг гэртээ оруулаад зөөрийн шатан доор нуусан байхыг нь найз бүсгүй нь бол олоод тэгээд сэжигтэй санагдаад цагдаад мэдгдсэн байгаа. За найз бүсгүй нь бол надад бас шудар хүн шиг санагдсан. За уг мэдүүлэхийн дараагаар цагдаагийн албаныхан бол мэдээж нэгжлэх хийх зөвшөөрөл аваад эд мөрийн баримтуудыг бол олоод хурааж авсан байгаа. За Джонс цагдаа нар байшинд нэвтрээд баримтууд олж авч явсныг мэдсэн даруйдаа бол тэрээр цугцсан байгаа. За Толедогийн цагдаагийн газар Дранел Джонсыг эрен сурвалжлах мэдээлэл гаргаж муж даяарх хууль сахиулах байгууллагуудад бол тараасан. За үүнээс хойш төд удалгүй 3 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн орчимд Колумбус хотын цагдаагийн тактикийн тусгай бүлэг Джонсыг 2 дугаар гудамж болон Деннисон гудамжны уул зүрийн ойролцоо байхад нь олж баривчилсан байгаа. За Джонс бидээ зэвсэг авч явсан бөгөөд тухайн ажилтнууд Джонсыг баривчлах ажиллагааны үеэр түүнийг бол буутсан. За тэрээр тухайн буудалцааны үед бол хүнд шархтаад эмнэлэгт хүргэгдэн 4 дугаар сарын 10-ны өдөр эмнэлгээс гарч Колумбийн шүүх хурал дээр ирж түүнийг барьцаа мөнгө тогтоохгүйгээр баривчилж харсан байгаа. За энэ Дранел Джонсын орогнож байсан энэ Колумбус хот нь бол гэмт хэрэг бол барагтай гардаггүй бас их тайван хот юм байна лээ. За шүүхийн бичиг баримтанд дурдсанаар хамгийн амжилттай Джонс охиноо хаягдсан байшинд аваач тухайн газарт амь насанд нь хөрхүүц гэмтэл учруулснаа бол хүлээн зөвшөөрсөн байгаа. За энэ бол үнэхээр аимшигтай. За гэхдээ тухайн өдөр яг юу болсон тухай мэдээлэл нь бол тодорхой болоогүй байгаа юм байна лээ. За түүнийг баривчилсны дараа Франклины тойргийн шоронд хороод батлан талдаар суллахгүй байхаар бол дахин шийдвэрлсэн байна. За түүнийг баривчлах үеийн гэмтлээс нь болж Джонсыг хэмлэгийн шоронд хорсон 2025 оны 4 дугаар сарын 19-ний өглөө Киманыгийн цогцос олдсноос хойш сарч болоогүй байхад Майами гудамжтай хорхигдсан байшин бол гинэт шатсан байгаа. За энэ барилга нь аюултай нөхцөлтэй гэдгээр нь аль хэдийн улаан кодоор тэмдэглэгдсэн байсан бөгөөд гал сүнэгчид очих үед аль хэдийн бүхэлдээ галт автсан байсан. За гал сүнэгчид уг байшинг мөрдөн шалгаж буй хүн амны хэрэгт холбоотойг нас харгалзан үзэж дотор нь нэвтрэлгүй гадна талаас нь унтраахаар шийдсэн. За улмаар мөрдөгчид уг галыг сэжигтэй гэж үзээд гал тавьсан үйлдэл байж болзошгүй гэж үзэж мөрдөн байцаалт
явуулсан байгаа. За олон нийт галын улмаас чухал нотлох баримтууд тусдаж үгүй болох үедээ гэсэн айцтай байсан боловч Толедогийн албаныхан гал гарахаас өмнө чухал нотлох баримтуудыг цуглуулж за аюулгүй хадгалсан гэдгийг бол мэдгдсэн байгаа. За гал сүмнэгчид галыг бүрэн унтраасны дараа хэдхэн цагийн дотор нураалтын баг газар дээр нэрж тухайн барилгыг маш хурдан бүрэн нураасан байгаа. За учир нь бол хотын захиргаа олон нийтийн аюулгүй байдал болон сэтгэл зүйн байдлыг авч үзэн уг шийдвэрийг бол яарвчлан гаргасан нь тэр байсан. Тэмд нэгэн чухал зүйлийг нураалгүй авч үлдсэн нь бол хөөрхий охиныг амиа алдсанд харамсан гашуудсан нутгийн иргэд Киминагийн дурсгалд зориулж тус байшингийн гадаа хүндэтгэлийн болон байгуулан охинд зориулсан цэцгээс лаа. За тэгээд чихмэл тоглоомууд болон гараар бичсэн зурвасууд байрлуулсан байсан бөгөөд тэдгэрийг нь бол бүгдийг нь явган үний зам дагуу өөрч нүүлгэн шилжүүлсэн явдал байсан. За энэ нь бол мэдээж маш олон хүмүүсийн сэтгэлд хүрсэн тийм үйл явдал болсон. За гэсэн ч олон хүний хувьд тэр байшингийн шатаж байхыг харах нь бол илүү их хэцүү байсан. Учир нь гэх юм бол энэ нь бол зүгээр нэг гал биш байсан. Харин хэтэрхий их шаналл дагуулсан нэгэн үйл явдлыг бүр мөсөн арчиж хайж байгаа юм шиг тийм харамсалтай санагдлаа гэж бол хүмүүс хэлжсэн. За энэ орхигдсон байшин нь мөн л 2022 онд 2 ч удаа шатаж байсан байгаа. Нэг л тийм сонин байшин байсан юм шиг байгаа. Тус байшин өнгөрсөн жил $4,000 үл хөдлөх хөрөнгийн ажилтан бол худалдаа аваад нураагаад авт зогсоол болохоор төлөвлөж байсан юм байна. За байшин бол шатснаас хойш хоосон байж агаад ерөөсөн ямар ч тийм засвар хийгдээгүй байсан. Тэгээд байшингийн сүүлийн үнэлгээ нь бол $5,000 өсөөд $37,800 бол болсон байсан. Хотын ашиглагдаагүй өмчүүдийн адилаар байшин дээр бараг бас $4,000 татрын өр байсан байгаа. За худалдаа авагчтай ярихад тэрээр Нью Жерсид амьдардаг байшингаа ерөөсөө боддоор нь харж байгаагүй мэлээ. Тэрээр бол охины цогцос байшинд олцсон тухай мэдээг сонсоод бол маш их цочирдсан байгаа. За 2025 оны 4-р сарын 30-нд буюу галын хэрэгээс хойш 2-7 хоногч хүрэхгүй хугацааны дараа Дрэнэл Джонсыг шүүхийн өмнө бол авчирсан. Энэ удаад түүнийг аль бие усаар шүүгдэгчээр дуудсан ийм шүүх хурал болсон. За Дрэнэл Джонсыг шүүхийн тайванд байрлуулсан камерын тусламжтайгаар олон нийт түүнийг баривчилснаас хойш анх удаа харсан. За шүүгчдийн өмнө Джонс өөрийн 13 настай охиныхоо өхөлтэй холбоотой гэмт хэргийн талаар холбогдох мэдүүлгээ өгсөн. За хэдий энэ нь хуулийн дагуу жирийн нэг шүүх хурал байсан ч олон хүний хувьд бол жирийн биш байсан. Тийм маш их тийм цочирдом хэрэг байсан. За хүүхдээ хамгаалах үүрэгтэй байсан эцэг өнөөдөр хамгийн харгас хэргийн нэгэнд сэжиглэгдэж яллагдагчаар шүүхийн өмнө зогсож байгаа нь бол тун аимшигтай санагдсан байгаа. За сэжигтэн Джонс 3 янзын нэртэй ба ихэнх хүмүүс түүнийг Джонс гэж дууддаг бол түүний бүтэн нэр нь Дрэнэл Овертри. За харин түүний эмнэлгийн бичиг баримт дээрх нэр нь бол Дрэнэл Джонс. Америкийн нэгдсэн улсын иргэн байгаа. За өмнө нь бол ADHD буюу анхаарал төвлөрөлт хит хөдөлгөөнт эмгэг. За бас ADD буюу анхаарал төвлөрөлтийн эмгэг болох хит хөдөлгөөнгүй хэлбэр гэсэн онцтой эмчилгээ илгэж байсан тухайгаа бол шүүгчдэд хэлсэн бөгөөд ADHD нь бол анхаарал төвлөрөхөд бэрхшээлтэй, за тэгээ хит хөдөлгөөнтэй, хөдөлгөөний хянахад хүндрэлтэй шинжүүдтэй сэтгцийн хөгжлийн эмгэг байдаг бол ADD нь бол ADHD-гийн дотроос анхаарал төвлөрөлт мууч хит хөдөлгөөнгүй хэлбэр буюу за одоогийн сэтгцийн онцлогооны системд бол ADD-г нь бол ADHD-гийн нэг хэлбэр гэж бол үздэг юм байна. За ихэвчлэн бол хүүхэд наснд илэрдэг боловч насанд хүрсэн үед ч хадгалагдаж болдог. Сургаалт, ажил, харилцаанд хүндрэл үүсэх магадлалтай гэж бол үздэг юм байна. За шүүх бол сэжигтэн Дрэнэл Джонсыг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэн гэсэн ангилалд хамааруулсан. За гэвч Джонс мэдүүлгүүдээ дахин өөрчилж хүч хэрэгэлсэн цуврал гэмт хэрэгүүдэд буруугүй гэж бол мэдүүлээд байгаа. Түүний мөрдөн майцаалтын явцад ил болсон зүйлүүд нь бол маш аимшигтай бөгөөд хэрцгий энэ хэргийн цаана олон жилийн турш үргэлжилсэн гэмт хэргийн түүхүүд нь бол ил болсон байгаа. За тэрээр бол нэлээд хэдэн хууль зөрчиж байсан боловч ял шийтгэл хүлээж байгаагүй байсан. За шүүхийн баримтуудаас харахад Джонс 2011 оноос хойш нэлээд хэдэн ял шийтгэл хүлээж хоригдож байсан боловч эдгээр нь бүгд богино хугацаатай бол байсан. Түүний ийм төрлийн зөрчилтэй, за гэмт хэргийн давтамж мөн хүлээсэн шийдэглүүдээс нь бол хараад түүнийг илүү их судлах болсон ба бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдгээд гэж бол үзэхэд хүрсэн. Түүнд шүүхээс гэр бүлийн хүчирхийлэл, баривчлагтаас эсэргүүцсэн үйлдэл, галдан шатаахыг оролдсон, зэвсгийн хууль зөрчсөн зэрэг хэрэгүүдэд нь ял шийтгэл оноох талаар хэлэлцгээс гадна мансууруулах бодис хэрэгэлдэг байж болзошгүй гэх мэт олон хэрэгүүдээс харахад түүнийг бол ямар муу хүн байсныг бол харж болно. За Джонс 2011 онд худалдааны төвийг шатаасан хэргээр цагдаад баривчлагдаж ял сонсож байсан юм байна. За дараа нь 2015 онд зөвшөөрөлгүй
буу биедээ авч явсан хэрэгээр дахин байруучлагдсан бөгөөд түүнийг одоо Толиодо дахь байшингийн гадаа буугаараа бууцсан гэж бол нэг хүн гэрчилсэн байгаа. За цаашлаад 2017 онд цагдаа нар түүнийг гэмт хэрэг үйлдсэн хэрэгээр байруучлсан бөгөөд түүнийг одоо хүний нүүрлөө генераторын төмрөөр цогсны улмаас хүнд гэмтэл учруулж тус хохирогч бол эмнэлэгт хүргэгдэн 20 гаруй оюутлыг тавиулж байсан гэсэн ийм бас мэдээлэл байсан. Чухам яагаад тэгэх болсон талаар бол тодорхой мэдээлэл байхгүй юм лээ. За үүнээс хойш 2022 онд бол гэмт хэрэгтнэр ял эдэлж байхдаа бидээ одоо зэвсэг авч явсан гэж бол дахиад л бариучлагдсан байгаа. Одоо яасан ч хаширдаггүй. За үнэхээр л ер нь бол тийм засрахгүй л амтан байсан юм шиг байгаа. За ийм олон гэмт хэргийн түүхтэй түүнийг бол энэ бүхний дараа ч гэсэн охин асраах, түүнтэй уулзах боломжтой хэвээр байсныг харахад бол тухайн улсын шүүх цагдаа болон хүүхэд хамгааллын байгууллагууд ажлаа хэрхэн муу хийснийг нь бол харж болно. За үүнээс болж хүмүүс мужийн хүүхэд хамгааллын байгууллагыг буруутгаж байсан бөгөөд за прокурорын газрын зөвшөөрлөөр гаргасан мэдээлэлд дурдсанаар Лукас Тойргийн хүүхдийн үйлчилгээний газар Кеманигийн асрамжтай холбоотойгоор хит хитэн одоо мэдээллийг бол мөрдөн шалгаж байсан байгаа. Өмнө нь за тухайн агентлаг бол 2023 оны 12 дугаар сард 1, 2024 оны 3 дугаар сард 2 удаа гээд нийт 3 удаа гэр бүлийн орчиндох бие махбодын шийтгэлийн талаар тус тусдаа гомдол хүлээж авсан байгаа. За гомдол бүрийн хүрээнд мөрдөн байцаагчид Кеманы охинтой ярилцсан бөгөөд тэр бүртээ Кеманы өөрийгөө аюулгүй гэж бол мэдэгдэжсэн байгаа. Тэгээд энэ цаг хугацаанд бол Эмитигийн амьдардаг байх үетэй нь бол таарч байгаа. Тэгэхээр Эми нас бие махбодын хүчирхийлэл үйлддэг байсан байж бас болцсошгүй гэж тамгалж байна. За эдгээр ярилцлагын үндсэн дээр агентлаг Кеманыг гэрээс нь тусгаарлах хууль зүйн үндэслэл байхгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байгаа. Түүнчлэн агентлаг мэдэгдэлтэй Дранел Джонсгийн хүний талаар ямар ч тайлан гомдол ирээгүй бөгөөд тухайн үеийн одоо шалгалтуудын хавцад түүнийг Кеманыгийн амьдралд оролцоотой эсвэл хамт байгаа гэдгийг бол огт мэдээгүй гэж бол онцолж хэлсэн байгаа. За нэн санаа зовоосон зүйл нь бол тус агентлаг эцгийнхэн талаар урьдчилаад мэдэж байсан ч гэсэн тэдний үнэлгээ болон хэргийг шийдвэрлэх хавцад нөлөөлөхгүй байсан гэдгээ бол хүлээн зөвшөөрсөн явдлаа. За тухайн агентлаг хүүхдийн үндсэн хэрэгцээнүүд хангагдаж байсан. Энэ дунд бол хоол тэжээл нь бүрэн, орон байрны нөхцөл нь хэвийн, сургуулийн болон эрүүл мэндийн хэрэгцээ нь хангагдсан. Түүний эцгийг ямар хүн байсныг мэдсэн ч гэсэн бид хүүхдийн асрамж болон байрлалыг өөрчлөх талаар өсвөр насны хэргийн шүүхэд санал болгохгүй байсан гэж ярьсан байгаа. Ерөөсөө ингэж ажлаа муу хийснээ өөртөө үгээрээ хүлээн зөвшөөрөөд байгаа мó хаашаа ингэж утсан. За мэдээж хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол хүчирхийлэл үлдэгчийн хажууд мэдээлэл үнэн зөвөөр өгөхгүй байх нь тодорхой гэж бодож байна. За тэгээд агентлаг олон нийтийн бүхэмлийг намжаах үүднээс бол нэмэлт мэдээлэл гаргахад бэлэн гэж мэдэгдсэн боловч энэ нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын бүрэн бүтэн байдалд сөргөөр нөлөөлөхгүй гэсэн прокурорын баталгаа ирсний дараа л мэдээлэл нь бол гэсэн байгаа. Гэсэн ч олон нийт энэ тайлбарт итгэхгүй байгаа бөгөөд олон нийтийн бүхэмлийг бол улам нэмсэн явдал болсон. За тэгээд хүүхдийн халамжийн үйлчилгээний журмууд болон хариуцлагын стандартуудыг дахин хянах шаардлагатай гэж эрх ашигын төлөө тэмцэгч шаардсан. Харин Кеманыгийн өмнөх багш бол энэ эмгэнэлт явдалд урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэж итгэж байгаагаа илэрхийлсэн. За аимшигт хэрэг басан газарт иргэд цугларч түүний энэ харамсалтай хэргийг мартахгүй тул охины нэрийг бүгдээрээ нэг дуугаар бол дууцаар ирсэн. Цугласан хүмүүсийн олох нь бол Кеманыг таньдаггүй байсан ч гэсэн цэцгээс бөмбөг, лаа зэрэг авчирч түүний дурсгалыг хүндэтгэн ирсэн байсан. Тэр зүгээр хажууд нь байхад баяр баясгал төрүүлдэг. Үнэхээр л гэрэл цацруулсан хүүхэдээсэн. Түүнийг маш ихээр санаж өгүүлэх болно хэмээн түүний багш байсан Келлийн Харбитян багш дурсан ярьсан. Тэр үнэхээр уяхан хөөрдөн охин байсан. Өдөр бүр одоо сургуульд ирэхийг нь харах надад таатай санагддаг байлаа. Өглөө бүр намайг тэр тэврэн өгдөг байсан. Түүний жинхэнэ хүсдэг зүйл бол ердөө л халуун дулаан хайр халамж дутагдж байсан гэж Харбитян багш бол ярьсан. За учир нь гэх юм бол Кеманы охин сургууль дээр ирэхдээ нүдэнд ил харагдах гэмтэлтэй ирж гэрт нь болж буй зарим зүйлсийн талаар бол ярьсан байдаг. Энэ нь багш болон бусад ажилтнуудын санааг зовоосон учраас хүүхдийн халамжийн албанд мэдэгдснээр дээр хүүхдийн байгууллагуудын хэрэг бол бүртгэгдэж байсан юм байна. Энэхүү мэдээлэл нийтлэгдсэн өдрөөс Дранел Джонс нь Лукас Тойргийн 20 ангид саатуулагдаж байгаа бөгөөд одоогоор 4 сая $4 барьцаатаагаар хоригдож байгаа юм байна. За Дранел гэгч нь бол одоогоор 13 настай охиныхоо хүчирхийлэлд өртөөж амиа алдсан хэрэгт холбоотойгоор хүн амны онц ноцтой хэрэг хүн хулгайлах болон бусад хэд хэдэн эрүүгийн хэрэгт өөрийгөө буруугүй гэж мэдүүлээд байгаа юм лээ. Прокурорууд уг хэрэг
үйлчлэгт цаазаар авах ял төлөвлөж байгаагаа бол аль биесээр мэдэгдсэн. Энэхүү хэрэг нь саяхан буюу 2025 оны хавар болсон хэрэг байгаа. Тэгэхээр одоо бүрэн шийдэгдэж дуусаагүй хэрэг байгаа. Шүүх хурлын явц үргэлжилж байгаа гэж ойлгож байна. За тэгэхээр шүүхийн үндсэн процесс нь бол 2026 оны 4-р сарын 20-нд эхлэх бөгөөд шүүх ажиллагаа нь бол 5-аас 7 хоног үргэлжлэх төлөвтэй байгаа ч гэсэн урьдчилсан байдлаар шүүх хурал хийхэд 200 гаруй баримт нотолгоо, тагнуулын бичиг, за цагдаагийн бит камерын бичлэг, цахим баримтууд болон гэрчийн мэдүүлгүүд бүрдээд байгаа учраас энэ хугацаа бас өөрчлөгдөх магадлал өндөр байгаа юм байна. За өнөөдрийн миний бэлдсэн хэрэг нэг юм бүрэн шийдэгдээгүй шалгалтын явцдаа явж байгаа ийм аимшигтай хүний санаанд оромгүй хэргийн үйл явцын талаар байлаа. Тэгээд энэ хэрэг дээр мөн одоо Киманы охины нагаз эгч нь мэдээллийн хэрэгслэр хүмүүст хандан мэдээлэл хийсэн байлээ. Киманы охины нэрээр маш олон хүмүүс GoFundMe нээж хандивын өрнүүлж луур хийж байгаа учраас тайлбар өгч одоо ямар ч тийм хандивын өрнүүлээгүй болохыг бол зарласан байгаа. Хүний зовлонгоороос одоо мөнгө болдог ийм хүүгийн хүмүүс их байдаг нь бол харамсалтай. За тэгээд төрсөн эцэг нь бол эхний мэдүүлэг дээрээ хэрэгээ хүлээн зөвшөөрсөн ч одоо бусад мэдүүлгүүд дээрээ ерөөсөө хэрэгээ хүлээн зөвшөөрөхгүй өөрийгөө буруугүй гэж мэдүүлэг одоо өгч байгаа нь бол хэрэгээс мултрахгаал үзэж байгаа хэрэг байхаа гэж бодож байна. Хэрвээ үнэхээр одоо төрсөн охиноо тийм хэрцгээр хөнөөсөн нь үнэн бол одоо энэ эцгийг одоо заавал цаазаар аваасай. Эсвэл одоо хамгийн хүнд ял шийтгэлийг өгөөсэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл одоо аав гэдэг хүн чинь нүүр хүүхдээ муу бүхнээс хамгаалах ёстой байтал өөрөө тийм аимшигтай хэрэг үлдэж байна гэдэг чи одоо яав эрүүл хүний хийх үйлдэл бол биш. Тийм хөрхөн ухаалаг амьдрал нь одоо дөнгөж эхлэхээ явж байсан. Охин ийм харамсалтайгаар амиа алдсан нь бол үнэхээр харамсаж байна. Эцэг нь тийм их гэмт хэрэг үйлдсэн бүтэхгүй амтан гэдгийг мэдсээр ээж охинтой нь уулзуулсан хэвэр байснаас үнэхээр харамсалтай байна. Хэрвээ ядаж одоо ээж нь охиноо хайхардаг, халамжилдаг байсан бол байдал ийм дээрээ бол тулахгүй байсан баг. Тэгээд ерөөс ингэж хариуцлагаа хүлээж чадахгүй аав ээжүүдээс олж гэмгүй хүүхдүүд маш ихээр хохирж байгаа нь бол харамсалтай. Миний хувьд бол хүүхдийг хайраар дөрөн өсгөж чадахгүй бол битгий хүүхдтэй болоосэй гэж боддог. Хүүхдийг одоо төрүүлчингүүд л болчдох юм биш. Хүүхэд өсгөхөд бол маш их ухаан, төвчээр, хайр хэрэгтэй гэж боддог. Ер нь л одоо эцэгчүүд маань хүүхэдтэй маш сайн анхаарал тавьж хаана хинтээ байгааг нь нас сайн мэддэг байгаарай. Төрсөн эцгийн хүртэл ийм амар хэрэг үлддэг одоо болчихсон юм цэвүүн цагт бол өөр олон зөндөө олон аимшигтай хүмүүс бас байгаа. За тэгээд эцэст нь хэлэхэд бол Киманы латин охин бол маш ухаалаг, энэрэнгүй сэтгэлтэй 7 дугаар ангийн сурагч охин байсан бөгөөд тэр ердөө хэдхэн хоногийн дараа 14 нас хүрэх гэж байсан. Түүний эмээ ярилцлагын үед охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэх гээд одоо захиалсан зүйлс нь одоо ч гэрт нь хүргэлтээр ирсээр байгаа нь үнэхээр сэтгэл өвдгөн байна гэж ярьсан байсан. За энэ хэргийн тал дээр та юу гэж бодож байна? Сэтгэлдээ комент хэсэгт үлдээгээрэй. За өнөөдрийн хэрэг үгээр дууслаа. Гэтэ энэ гудамжны аимшигт түүх дуусахгүй. Та дахин шинэ бичлэг үзхийг хүсвэл гудамжны хаалгыг битгий хаагаарай. Хүн бүрийн амьдралд аз жаргал, амар амгалан ирэх болтугай. Хэрв та гудамжны дараагийн нууцыг мэдхийг хүсвэл яг одоо лайк дарж, subscribe хийж миний Instagram хаягийг дагаарай.